цайгаа уучхад төр чулуу ажилласаа хүн тэрэн амарцсан уу? Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уугцоор радио нэвтрүүлэг. Сайн мэцгэн өрхөнд сонсогчдоо та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Их Монгол радио сонсогч та бүхэндээ ажлын өдрүүдийн даваа лавг баасан гараг бүрийн их үдэ 14 цагаас цай уугцоор утга уран зохиолын цаг нэвтрүүлгээ өргөн барьдаг байна. Бид энэхүү нэвтрүүлгээр зохиолч Сэрчин Огтой Үүр цайхын их хүн бодит амьдралаа сэтгүүлсэн хайрын дуучийн 2 дугаар дэвтрийг албан ёсны зөвшөөрөлтөөр та бүхэнтэйгээ хуваалцаж байгаа. Ингээд зохиолын үргэлжлэлээ та бүхэн яг одоо шууд эфирээс хүлээн аван сонсноо. Зохиолч Сэрчин Огтой Үүр цайх. Зохиол их хүн бодит амьдралаа сэтгүүлсэн хайрын дууч 2 дугаар дэвтэр 31-р хэсэг. Бэрийн аавыг харсан эвлэлийн үрийн дарга охин түүний оюун бодолд аав ээжийнхэн захиас бодогдлоо. Энэ хүнийг хамаагүй оролдож болохгүй шүү миний охин. Их хүн болж төрөх үед чинь хэрэг болчих мэдэх юм мэтлээ. Юу ч л болж байсан мдээгүй царайлаад өнгөрдөг юм шүүр минь. Ингэж аав намжлан захихад ээж нь хажуунаас нь хүч нээж. Яста та ах минь зүгээр номтой лам биш. Харлаг хүн юм шүү дээ. Харлаг хүн гэж юу болохыг мэдхүү миний охин. Уншсан ном болгоно нь тусгалаа болдог хүнийг хэлдэг юм шүү дээ гэж дууга өндөрсгөн тунч их ач холбогдол өгөн хэлж авчээ. Тийм болохоор ч тэр юм уу сайхан сэтгэлтэй хүнд тусч шар самганы хойдохыг дааж яваа болохоор ч тэр юу тааж нулимсаа сэмхэн арчиж бэрийн авыг та тийшээ суугаад ном айлт гэж санааг намраах үг хэлээд баян үзүүтийн ээжийг өнгөрсөн сургаар аргэрт нь тусдим болох буян санаж цоврон ирэх хүмүүст хоол цай хийхэд нь тусалж байлаа. Бүх ил хүмүүс шашин номоос дайжиж буй энэ цагт ганцхан үхэл хагцал тохиолдох үед л ямар ч том дарга хориг тавьж байг гэж байсангүй. Тэр үед хов зөөж хиламаа билүүдсэн хэнийг ч гэсэн авч хилцэхгүй өнгөрдөг бичиглээгүй хууль энэ нутагт байдаг болохоор нутгийн ардууд намайг матаад ховсгалын эсэргүү буруу номтон болгочихвээ гэсэн айдасгүй байж чадах ганцхан үе. Баян хөзүүд эвлэлийн үрийн даргаыг хараад нэгийг санаа бололтаа. Та ямар урд ирээвэ? Хэдийдээ хотоос ирчихв. Та ястаа буянтай ажил хийж бүтээгээд ирлээ дээ. Таны илгээсэн цагилгааны хүчинд найзыгаа хар гэрээс хурдан гаргаж авлаа. Ховн хөхийг гаргаж авчихад ойр зур өвлийн бэлтгэл базааж байтал ийм зүйл болоод ээж маань төрөл арилжих цаг нь болсон бололтой гэж хэлэх зураа томолог нүднээс нь сулдан нулимс бөмбөрүүлэхэд баян том лужгар хүзүүтэй өргөн зээжтэй боловч намхан ирийг яаж харагдахаа мэдэхгүй цаанаац минь сэтгэлээ барьдаг юм шүү. Өр хүүхдүүд бид нар үргэлжлэн болоод явна шүү лээ гэж ширнэг хэллээ. Баян үзүүдийн араа саяхан орж ирсэн хоовн хөх тэднийг ийхүү их л дотн байдалтай шивнэлтхийг харчихад муусаа юмсууд үхэл хагцал тохиолдчод байхад хүртэл ингэж найлам хайтаж явдаг юм бивэ. Ятаж ээжигээ өнгөрсөн хэд хоногийг дуусгаар ингэж маазарч явдаг болоосаа хэмээн ямар ч утга учиргүй хорсол атаархал түүний дархинд асууж
Саяхан өөрийг нь хар гэрээс очиж аварсан сайхан сэтгэлд баян бүзүүд түүний нүдэнд өргөс мэт. Харин хот руу явж чөлөө завгүй хөөцөлдөн байж арай хийж түүнийг соллуулах бичгийг баян бүзүүдтэй хүч авсран байж гаргаж ирсэн эвлэлийн үрийн дарга хүүхэн баян бүзүүдэд урвсан мэт харагдахад золтоол орилчихсангүй димэл хүмхийгөө дахин зууч. Энэ явдлыг намын дарахад матач лам хар авчирч олон түмний дунд буруу суртал ухуулах явуулсан гэж хурдан хэлэх юмсан. Хэмээн суухан арай л мунхаг бүдүүлэг хүний зангалтай. Гэртээ ороод үргэлж ээжийнхээ хажуугаар суудаг энэ залууд одоо хинч үлдсэнгүйч тусалж дэмжиж явдаг нутгийн ахан дүүс түүнийг хүрээлж хоовон хөх, чөргөр хөх, аманцар шар охин нөхөртөөгөө урд олын залуус өөнөөрөө ирээд цөмөрөө толгой удаалганд сууцгааж байхад бэрийн аав намуухан төвд номон дүнгнүүлэн уншиж суусаар өдрийн хаг сулоод айж уухан босож. За. Өвгөн ахын ингэж явъя да. Хойш тийм боён заяан дэлгэрсэн хүн учраас саад хоторгүй зорсон газраа очих нь ойлгомжтой. Та бүгдийг хүрэлцэн ирж талигчдэд хүндэтгэл үзүүлсэн өвгөн миний зүгээс тун их талархъя. Нутгийн хөөгтүүд их багталтгүй ядарсан нэгэндээ тусалж явах нь хичнээн сайхан. Энэ муу бахин бүзүүдийг сайн түшиж тулж яваарай дүүнэр минь. Ингээд нүднээс нь бөмбөрөн гарч ирсэн нэг ширхэг том нулимсыг ханцуугаараа шудран арчаад гарахад түүний араас гарсан бахин бүзүүд уяан дээр бэлдсэн эмээл хазаартаа морой ламд өгөх гэсэн боловч цаатхан нэрс татгалзаж талигачийн хойд номыг буйнаараа үлдэх ёстой юм. Уншиж байгаа хүнд том өргөл өгөөд буйна тэмч зөв зүйл гэж би боддоггүй. Төвний зам мөрийг даах их хөв заяа надад заяасанд өвгөн би их баяртай байна. Тиймээс миний хүү морой өөрөө гамтаа унаад хэрэглээ гэд түүнийг татаж унсчихэл мордоод яваад өглөө. Яахаа мэдэхгүй хэсэг зогссон баян бүзүүд өвгнийг аяж уухан шуршуулсаар хойд толгойг даван отоход сая л хөшөж өргөснөө ойлгох бололтоо уртаар санаа алдаж хаад гэрлүүгээ алхлаа. Хажуу талын өрөөнд хүүхэд чангаар уйлахад өврийн дэвтрээ үзэнгээ бясалгаж суусан барайчаар буудалд өөр хүүхдүүд байгааг сая л ойлгож "Гүй манай хоёр ч нүдэд 50 унтаж байх ёстой даа. Гүй саяхан олбсон хий урсгалын химнэл арай алдагдчихаагүй байгаа да." гэж бодтол зүүн талаар нь орж ирэн бие энергийн урсгал нэг хэлбэлзэж ирснээ хэсэг тэгшрээд дахин хэлбэлзээд тэгшрээд ирэхээр нь хитрхи удаан дэвтэр харж сууснаа авахарч удахгүй уйлаад эхлэх юм дээ. Болохгүй бол өрөөний хаалгаа үйл ялэг онгойлгохоос ингэж бодож дуусаагүй байтал таасан мэд хүүхэд часхийн тасралтгүй зовиртайгаар уйлагнаад эхэллээ. Герман нөхөртөөгөө чанга ярилцсан байхад их сандарсан бололтой. Яна халууны хит өндөр болчихч яах вэ? Гэлцгэн тодхон сонсогдсон. Хаалгаа жаахан нээгээд арай хүчтэй ховсын нөлөөгөө шахаж эхлэхэд саяхан өндөр халуурч байсан хүүхэд гинэт тавширн энергийн урсгал нь чигдрээд ирлээ. Ийм аргыг соронцдох гэж барууны ховсчид ярьдаг бөгөөд нэг удаа Чикагод түүний хажууд явж байсан үл таних эмэгтэй дөхөж ирээд "Уучлаарай, та надтай өдрийн зоог барихгүй биз? Би ч бас ховс хийдэг хүн л дээ. Энэ хотод хүчтэй ховс эзэмссэн залуу байдаг гэж сонсоод мэдрэмжээрээ хайсаар байж таныг арайхийн оллоо" гэж хэлээд гараа сунгаж байна. Эмэгтэй хүн гараа сунгаж байхад барихгүй байх нь зохимжгүй тулаа цээжиндээ гараа авч бүхийн манай нутагт ингэж мэдлдэг билээ. Таны хэлснээр бололгүй яах вэ? Татгалзах зүйл үнэндээ алга. Гэвч энэ удаа биш. Маргааш нөгөөдрөөс цаг товлон уулзвал ямар вэ? Хэмээн ийдгээр татгалзаж өөр хугацааг санал болгожээ. Энэ өдөр шөнийн 15 байсан бөгөөд монголчуудын хувьд хүч тамираа хураач үлдсэн сарын хагасд
одон орон гариг рэгсийн биоэнергийг үр ашигтай зарцуулахад оршдог бол барууныхны хувьд гариг ертөнцийн таталцлын нөлөөллөөс холдож биоэнергийн хасах урсгал нь хамгийн өндөрт хүрч нэмэх урсгалыг хураахад бэлэн болсон ориг л цагна билээ. Үүнийг барайчир эмэгтэй хоёулаа мэдэх учраас ийхүү тур зургийн мэтгэлцэн болоод өнгөрсөн нь тэр ачаал. Барайчирыг гин алдан зөвшөөрч магадгүй гэж бодсон ч эмэгтэй хүсэл талаар болсон учраас дахин тэд уулзалтаагүй бөгөөд барууны асар аимшигтай эмэгтэй ховсчдын талаар багш нь хэлээгүй бол хөтийд би бүх чадвараа нэгмсэн алдах байсан та гэж бодсоор соронцдох аргыг улам хүчтүүлв. Хөөгтийн халуу гинэд сорогдсон металл болоод тайвшран унтаад өгөхөд герман хөртөөгөө хамт сандралдан амьсгалыг сонсож зүрхийг нь гараараа дарж үзэхэд нэгэн жиг дамсгалтай зүрхний хэмнэл нь жигтгэн сайхан зохилон хамар дээр нь хөлс бурзайч та танарахгүй унтаж байлаа. Миний хүү харт дарч зүудэлсэн болов да гэж нөхөртөө хэлчихээд гэрлээ унтран буцаан унтаад өглөө. Барайчир имчилгээгээ дуусгад бараг сар гаруй хугацаа үлдсэн байна. Үүнээс эхний 7 хоногоос бусд нь хөнгөн маягаар имчилгээ хийх төгсгөлийн 50 үе шат байсан тул надад хүнд 3 хоног л үлдлээ те гэж өөртөө шивнэн хэллээ. Дэвтрээс өхөн дахин харахад хоовон хөх, хуйсаг нурхөх гих мөртүүд үзэгдэхэд түүний инээд өөрийн ирэхгүй хурч хоовон хөх ах хотод ирж нэг хүүхэнтэй сууж байгаад нутаг руу ганцаараа буцаад ирсэн гэдэг баг шүү. Гэтэр сууж байсан хүүхэн нь хоовон хөх ахтайгаа аавтайгаа учиргүй адилхан хөөрхөн охинтой хоцорсон. Надтай бараг үе чацуу шахуу байх ёстой доо гэж ээж маань өнгөрсөн зун ярьж байсан да. Харин тэр хуйсаг нурхөх гэдэг ахын тухай надад нэлээд дэлгэрэнгүй ярьж гисэн. Юу болсныг нь дараа тухтаа тэмдэглэж сэрүүлээ байц. Ингэсээр ороо засаад амраад өглөө. Гучин 2 дугаар хэсэг. Хүүхдүүд гэр бүлээ аваад Азийн нэгэн өөр соёл иргэншил дунд удаан хугацаагаар байна гэдэг Америк хүмүүсийн хувьд тун хүндрэлтэй. Ялангуяа идэх хоол нь мах голдуу, амтлаг жимс ногоогоор тун таарав. Хаяа амдархан уудаг коло, иддэг пицца тэргүүтнүүд нь тис өөр хамтлагаатай учир уугад ч бэрх идэхэд ч амтгүй санагдана. Хүнлийн болохоор хэдэн 7 хоног сараар байгаад ирэхээрээ төвчээр нь алдагдсан тэдгээр гэр бүлийн гишүүд хүүхдүүд нь асуудалгүй болоод ирмэгц гадуур гарах хүслээр жигүүрлэж ээлжээр салхилж байснаа 2 гэр бүлийн гишүүд эрэгтэйчүүд нь хамтдаа эмэгтэйчүүд нь хамтдаа гардаг болжээ. Тийм нэгэн орой 2 нөхөр нь орой гадуур салхилангаа ойр зуурын шөнийн цэнгэний газар орж шар ариг шимж альжаалаа тайлахаар явцгаалаа. Тэр 2 зочид уудлаасаа нилээд холдож их хотын төв рүү сонирхохоор шийдэж нилээд алхасаар Америк нэрээр нэрлээд ард нь паб гэсэн хаяг бүхий арай аятайхан өнгө зүстэй газар орцгоовол цэлгэр уудам талбайд гадаадын нилээд хүмүүс сууцгах бөгөөд монголчууд харин цөөхөн харагдана. Зөв газараа орж ирснээ мань 2 баярлаж суусаар нилээдгүй оройдлоо. Тэр 2-ыг гарч явах үед нөгөө зочдуудлын бидний таньдаг эмэгтэй ээлж таарсан бөгөөд өдөр бүр тэднээс $200 хураадаг тул итлав нилээд их мөнгөтэй байхаа гэж байнга түүний санаанд бодогдож шунлан буцалдаг байлаа. Тэр өдөр дээрэмдүүлэхээ шахсан ч ач тэмээгийн буянд амьд мэнд гарсандаа тэгтлээ баярлсангүй. Тэгсгээ тус болсон эмгнийг ор тас мартаж оргиж.
Ер нь бол энэ хүүхнийг хуншгүй занд гэвэл таарна. Америк гэр бүлүүдэд сайхан зан гаргаж, хойно урд нь орж, ядаргаа болж гүгээд эхлэхээр тэд аргаа барсандаа бушуухан гарын мөнгө өгөөд салдгийг мэдснээс хойш бүр чихийг тэднээс салгахыг хүсдэг болсоор нэгэн арга бодож олсон агаад сүүлийн үед тэднийг ээлжлэн гарч салхилдгийг анзаарсан тул хэдэн орой нөгөө л харанхуй гудамж руугаа алхасаар арай хийж нөгөө хідэн дээрэмчдтэй дахин учирчээ. Энэл түүний хүсэл байсан тул баярлсандаа бараг хашгирчихсангүй. Тэдний хүрээд ирмэгц шууд л та нарын хэн ахлах нь вэ? Надад та нартай ажиллах сайхан санал байна. Илүү их мөнгө олохыг хүсэж байна уу? Гэж хэлээд тэднээс айсандаа дагчнаар нь жичирч дотоод шунлан төхөнийг зарагтаа. Бүр илүү ихийг ол гэж хорт могоо мэд хатгахачаар. Дээрэмдүүлэх гэж хүмүүс дагж нь жичирч айж байгаа. Эд зүйлсээ өгөөд амьд гарахын түүс болдог. Эсвэл буцаж зүгтаагаад тэдний дунд явдаг хурдан хөлтөд дорхноо гүйцэгдэж дэгээ тавьсан хөлд годройтон ундаг ийм үзэгдлүүдийг өдөр бүр үздэг болохоос шууд гэрээ хилцэл хийхээр таарлцсан нэг ч хүнийг. Гэхдээ тэр бүхэл эмгтэй хүн байсанд тэд гайхсандаа зарим нь тагнаад ашин тог хийсэн дуу гаргаж зарим нь шоолон хөхрөлдөхөд дундаас нэгэн нам ховтор залуу ялгаран урагшилж ирсэн. Чи одоо хингээж нь болоод бидэнтэй хилцээ яриа хийх гээд ингэж олон юм ярьдаггүй л. Хин чамаа явуулсан? Чи цагтаа юм уу? Тэр мухар цагтаа хүлээгээ зогсож байгаа тийм үү? Та нарын бүгдийг чинь сүнсийг төмөрдөд үгүй л доо. Аль гордоо л доо. Гүүгээд болонд байгаа ди хэсэг бүгд нөхдийг чирэл аваад ингэж зархиртан хэлээд эмэгтэн хоолооноос боож дээш өргөхөд өвс мэд хөнгөн хуншгүй замд димийл хөлөө тийчгнэн гараараа түүний буунаас барьж салгах гэж оролдох. Тэр зураа хахаж цацсан амьсгал нь боогдоод нүдэн бүрэлдсэн ухаан орон гарan болоод ирэх алдаад нөгөө хурдан хөлтөнд овроо энэ хин чалга байна гэж хашгирах сонсогдлоо. Түүнийг лав ганцаараа яваг сая л ойлгосон овгор гэж дуудулсан итгээд хөөрхий хуншгүй замтыг доош нь шидэж орхиод. За. Тэгээ чамд ямар санал байгаа юм те? Хэл. Хотлаа юмэрэд үзээр. Боогод алчрын шумуу харгуйлах юм бэ. Ингэхдээ түүнийг яахаас ч уцахгүй маш аюултай итгээд болохыг харуулна. Газарт буугаад түүний яриаг дэндүүн сонсож ойлгосон эмэгтэй хахад цацсан байж. Би мөнгөтэй гадаадын хүмүүсийг хаана байгааг мэднэ. Хэрв тэд нарыг гарах үед та нар таарч нэрмдэж чадвал насаараа идэж барахгүй их мөнгө салгаж чадна шүү дээ. Тэдний дөрөвчөнд маш их бэлэн доллар явдгийг би өөрийн нүдээр харсан. Харин мөнгө 50% хувааж авна шүү. Гэж арайхан хэлээд тэднийг яах бол гэсэн аятай сэнхэн гөлөгнөн дээш гарлаа. Эмэгтэйг ийхүү ярихад ганц хоёр бүтлгүй шуналтай хүмүүс ийхүү санал тавьдгийг мэдэх овгоор ир хүүхийн эдэн хөрч чамд бүр яг өгч харагдаач гэж дотроо бодсон ч түүнд итгэл үнэмшил төрүүлэх гэж. За яах вэ? Чамд 40%-ийг 60%-ийг бид нар авъя. Гэхдээ эмэгтэй шураатхан босож ирсэн. Би та нарт маш их мөнгөтэй хүн зааж өгч олж ирж байхад та нар ингэж хариу өрж байгаа юм уу те? Энэ хитрхи шудраг бос вэ? Ийм хүмүүс тэр болгон та нарт тааралдахгүй. Хамаг мөнгө аваад гараад ирэх үед нь би тааруулж хэлж чадна. Гэхдээ тэр бүхий л зочид буудалд ороод тэднийг дээрэмдээд гарсан ч болно. Ингэж тэднийг үнэмштэл ухуулан хэлэхэд овгор гэхэрийн хажуунаас хүйтэн царайтай өндөрөр түүнийг бариад авахд мөнөх овгор араас нь ганцхан дэлсээд газарт унагчлаа. Үүнийг харсан бусд нь хойш ярагдан овгортоо цам тавьж өглөө.
Харанхуйд шүлэнц гарган зурж танхаа асаагаад өгөж ирсэн ээ. Одоо бид ярилцаад явах. Чи яв. Маргааш өдөр жанжны талбай тааръя. Хөршөө яг урд 3 цагт шүү. Тэнд ярилцаж байж л итгэе. Ингэж хэлтэл сая зохиулсан ир шилэн хүзүүгээ дарсаар өндийж ирээд гоочлаараа уураа би зүгээр л шороог нь цэвэрлж өгөх гэж байсан шүү дээ. Чи миний урдуур ордог болоо юу гөлөг минь. Цаашаа зайл. Дахиад миний урдуур орж шийдвэр гаргаад үзээрэй. Ингээд гинэд огцом илэгдэхэд дахин их хэрэг унлаа. Түүнийг харсан бусд нь хойш ухран түүнээс хайж хүндэлж байгаа илэрхийллээ. Энэ бүгдийг харж байсан эмэгтэй хайсанд ямар хүмүүстэй учирч байгаа гэж бодсон бололтооч шунлын дэв нь эндээс хөдлөхгүй байрсаар байсан тул би маргааш ажилтаач ганц цагийн чөлөө аваад гараад ирье. Цэнхэр алчуураа толгоогоо боож хар нүдний шил зүүн шүү. Түүгээр минь танаараа гэж хэлээд бушуухан алхасаар тэднээс дайчин холтлоо. Хоёр Америкээр нэлээд ууж Монголд ямар гоё юм бэ? Хүүхдүүд маань энд ирээд цаг цагаар зохиодч тэр юм уу? Сайхан итгэрч байна. Зоч дуудлын үйлчлэгч чимэгтэй хаанч байхгүй. Төргөн шуурхаа үйлчлэгийг бидэнд үзүүлдэг учраас түүнд өгөх гарын мөнгөө нэмчихмээр санагддаг юм. Түүтэй сайн танилцвал Америкт сургууль сурах санал тавих гэсэн гихчлэн еврей хүний алсын хараа тооцоотоо яриануд ярьцгаан байх нь аргагүй л нэг төрлийн цус гэнтэй хоёр ир болох нь анзаарагдаж байлаа. Ньюфний нөхөр босооч "За би нэг 0 орчоод ирье" ингээд баг зэрэг гуйсаар очиод хаалгыг татаж орох үед нэгэн бүрхэн малгайтай өндөр дүү эрэхтэй зөрсөн бөгөөд бараг мөрөөрөө шүргэг шахан өнгөрөхдөө ихэд муухай харахыг хэдий согтсон ч байнгын бэлэн байдалд байдаг бие авч явдаг хашир хүний зангаар ажиглаад уусан шар ариг нь бараг гарч шиг боллоо. Үргэлжлэл би зохиолч Сэрчин огтой үүр цайх. Зохиол их хүн бодит амьдралаа сэтвэлсэн хайрын тууч. Радио доктор Баттуул, компьютер графикч Цэнтава, өгүүлэгч Хосоёр. Их Монгол радио 2021 он. Сонсогчдаа их хүн номыг бүрэн ихээр нь худалдан авч уншихыг хүсвэл 88 10 17 14 88 10 17 14 дугаард холбогдож байгаа газраа хүргүүлнэ.